За нанагийн тэнэг зөвлөгөө 10 эхэлж байна. За ойр дөрөв орон дээр унтсан ч газар унтсан ч гадаа унтсан ч машинд унтсан ч хаан ч унтсан ч амарч унтаж чадахгүй ядраад тэгээ өөр хүрээд шээс хүрээд дээрэс нь хайр хүрээд хар хүрээд мэдгүй эмаар өстэй эмаарли туйлаад унтаж амарч чадахгүй айгүй их ядарч гинэ танаа найна. Халуун бас тэгээд ноцоороод ноолордоод байж гин дуцдагурлаа. Гүд. Тэнт өдрийн цагаар ямар юм над руу залгадаг байна гэд авсан чинь хүүе сайн байна уу үжин дэлгүүрээс ярьж байна. Та ингээд гоё унтж чагаад цалин авдаг ажил хийх үү гэж чинь. Тэгээ хий гэсэн юу юм гэсэн чинь 10 жилийн давуу шалгаад унтдаг ажил юм аа л гэж чинь. За сайхан унтчихвэл мөнгө дөргөн яг ухааны юм бодоод очлоо нөгөө дэлгүүрт чинь. За унтлахын хувцсан муцаа бэлдээд тансаг очсон танаа найна. Вау гэсэн чинь лаг ихч сууч. За шууд ажилдаа орох уу гिचээ. Ямар ч гэсэн ийшээ унтаад л мөнгө аавн тийм ээ гэдгсэн чи тэгнэ. Нэг цагаар унтан шүү. 4 өөр хүнжлийн давуу солиод гуд сольж өгье. Тэгээ чи нэг цагаар унтаад тэгээд яаж амарж байгаа сэтгэлдээ хилээд л ердөө өдрийн 200 мянган төгрөг авах гэдэг намайг. Өө ийм жаргалтай ажил гэж хаашаа арсан юм байх уу гэд хийгээр шидлээ танаа найна. Оор хүнжлээ ямар ч байсан заслаа. Ямар ч байсан цаг болгонд мөнгө өгөх юм байж гэсэн тэгнэ тэгэл хэлээ. За ингээ сайхан амраад унтаад ёо бүр нөрөө ямар гоё болсон гэж гэсэн чи гинтгэ хажууд асал нэг юм маачаад ах шиг санагдаад. Үгүй нэрэ маачаад байна. Нэг цаг чинь бочлоо минь дөө дараагийнхаа цагаан хэрэглэлтэд унтаж амраал гэж. Тэгэхээр за гэдэг босоо суулаагүй өстой ямар сайхан амарч байна. Босмооргүй санагдаад байлаа шүү. Гэтэл нөгөө эгч чинь вау нөгөө хүнжлийн давуугаас солиол. Дараагийн хүнжлийн даваандаа унтлаа. Ёо нөрөө уц янзын амарч байна. Ёо яах гэдэг юм бэ? Ядаргаатай юм бэ? Ийм урд нэг цаг нь олчиж байгаа юм бах та. Ёо босмооргүй вэ штэ эгчээ унтуулчаач тээ. Унтуулахгүй мэн л та. За босхоос тоо. Ёо ингээ нэг цагаар сэрээгээд байх юм бол яаж амарсан болох юм болж гинөө. Ёо за босмооргүй л ах юм. Босмооргүй ах чинь л хүчээр босгоод ах юм чинь нэг цагаан хэрэглэлтэйгээ нэг өдөржингөө унтчих болдгүй багтаа л гэж би бодлоо доо. За цагаан хэрэгслүүд солиодох тусамдад улмал тансаг улмал тухтай болоод болдгүй ерөөсө сэрмээргүй босмооргүй санагдаад ёо наагаад нэг цаг нь олчжээ сэрэж. За одоо босхоос доо энэ бүр айгүй гой тухтай торгомсог зөөлөн арьсанд наалтаад сэрхийн ямар ч арга алгаа сэрмээргүй байжтэй игжээ ямар хэцүү юм бэ. За босхоостой ч ажил юм чинь босхоостой сэрэн нэдэм да босъё ямар хэцүү юм бэ чинь 4 цаг унтуулнаас юм бол 4 цаг л унтуулчихгүй муухай хараад ядаргаатай ихч вэ яасан. За дараагийн цагаан хэрэглэл бол бүр тансаг. За энэ мөнгө нь бүр үнэхээр гоё гэж бодчих. За энэ удаад яста сэрхгүүдээ гэсэн нөгөө амар авгаа ирж явнаа. За одоо яста гүрийгээд босхгүй дээ. Гэхдээ хүн босхгүй байхад юу яадаг юм? Яавал гэжтэй. Гүрийгээд унтах гад үзээд идэл бүр сэгсрээд зуугцчаад. Амраахгүй ямар хэцүү юм бэ? Унтмаар нь штэ игчээ унтуулаад үгүй штэ ямар хаашаа янзын балаа игч вэ? Унтъя л да игчээ ямар хэцүү юм бэ? Ёо ямар ядаргаатай би орд ирнээс салмааргүй байна. Ёо гадаа игч вэ? За гэрсэн. Одоо яста салин мэлээ авна гэж яста гордолтгүй бахтай яана одоо энийг ч намаа яста шууд хөөгөл гаргах байх гэж бас гайгүй гэтэл бас ярвалцаал хүш нэг амар том эмээ торноос лаг гой зүнх гаргаж ирсэн ээ. Уроос нь ахиад удаан шаргал өнгийн фэнкшүүгийн бололтой төрөвч гаргаж ирээд цалин өгөхөөр шинжтэй болоо явчлаа шүү. За ямар ч байсан цалингийн авах гэж байгаа юм ч одоо яна ихчээ мөнгө чаваад хэрэггүй дээ. Ихчээ хүнжлийн давуунаас чинь нэг 10 юм уу 5 ч юм авчий гэсэн. Тэг болно гэж байна. Гэтэ одоос тайвшруулаад нүдийг бүр хөхөрдлөн зохиод хайцсан үн чи одоо гар барихаас өөр үгүй. Нилээ хуйшлалгуйлаа ичч гайгүй уужим сэтгэлтэй хүн байж таарж намайг уучлаа. Өөр нь бол би бодохдоо нэг хүнд нэг цагаан хэрэгсэл байтугай 10 цагаан хэрэгсэл байсан ч багтна гэж боддог. Яагаад гэвэл нөө үхэжсэн биений арьснууд чинь цагаан хэрэгсэлд наалддаг учраас айгүй их нэм бактери үрждэг гэж байгаа. Тэгэхээр надад бол энэ жилдээ л данг цагаан хэрэгслүүд бодлоо. Юу? Өдрийн 200 мянган төгрөгнөөсөө ч илүү их үнийн цагаан хэрэгсэл бартер даваад за ингээд үүрээд гарч байгаа юм да. Үжин дэлгүүр, өгөөмөртэй дэлгүүр.